Өдрийн мэнд бид эрэг бойрны зорилгоор удирдуулсан амьдрал номыг уншиж байгаа. За өнөөдөр залбирлын 2 дугаар өдөр. Бид санамсаргүй бүтээгдээгүй. Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс үсгсэн, чамд туслах эзэн ингэж айлдаж байна. Бүү миний зарц Якова, миний сонгосон Йошурна гэж Исая 44:2 дугаар номд хэлжээ. Альберт Эйнштейн бурхан шоогоор тоглодгүй гэж хэлсэн байдаг. Бид санамсаргүй бүтээгдээгүй. Бид алдааны улмаас ч юм уу азгүй хувь заяагаар ч төрөөгүй. Бидний амьдрал санамсаргүй зүйл биш. Эцэг их маань биднийг төрүүлнэ гэж төлөвлөөгүй байсан ч бурхан биднийг төлөвлөчихсөн байсан юм. Бид энэ дэлхийд оршиж байгаа нь бурханы төлөвлөгөө учраас түүний хувьд бидний амьдрал ердөөч гайхах зүйл бишээ. Бидний ам биеийг эцэг их бүтээхээс ч өмнө бурхан биднийг сэтгэлдээ тээсэн. Бидний оршихын талаар хамгийн анх бодож эхэлжээ. Бид одоо энэ дэлхийд амьсгаж байгаа нь үнэндээ гэнт ихэлсэн утга учиргүй хувь заяа, санамсаргүй үр дүнч биш. Библиэд ингэж хэлжээ. Эзэн надад хамаарах зүйлийг гүйцэлдүүлнэ гэж дуулал 138-ийн 8 дугаар номдэр бичиж, бурхан бидний бие эрхтний өчүүхэн жижиг хэсгийг хүртэл сонгон бүтээсэн. Бидний арьсны өнг, үс, түүнчлэн бидэнд байдаг бүх онцлог шинжүүдийг гүн гүнзгий бодож байж сонгосон. Тэгээд бурхан өөрийн хүссэн дүр төрхөөр биднийг бүтээсэн. Тиймээс ч бидний авьяас чадвар, онцгой зан чанарыг хүртэл бүгдийг бурхан өөрийн шийдвэрийн дагуу бүтээжээ. Библиэд ингэж хэлсэн байдаг. Та миний дотор болон гадна талыг бүгдийг мэддэг. Миний бие доторх нарийн бүтцийг ч та мэддэг. Би хэрхэн бүтээгдсэн бас би яаж байхгүйгээс би болсныг ч та тов тодорхой мэдж байдаг. Дуулал 139-ийн 15 дугаар ишлэл. Бидний ам биеийг эцэг их бүтээхээс ч өмнө бурхан биднийг сэтгэлдээ тээсэн. Бурхан биднийг бүтээх учир шалтгаан байсан учраас тэр бидний амьдралын бүхэл зүйлийг төлөвлөсөн төдийгүй бидний төрөх үхэх цаг хугацааг ч аль хэдийн тогтоожээ. Библиэд бас ингэж хэлжээ. Намайг төрөөч үгүй байхад та намайг харж, намайг амьсгаж эхлэхээс ч өмнө миний амьдралын өдөр болгоныг та төлөвлөсөн байсан. Тэр бүх өдрүүд таны номонд бичигдсэн. Дуулал 139-ийн 16 дугаар номлол. Мөн бурхан биднийг хаана төрөх болон бурханы хүслийг биелүүлэхийн тулд хаана амьдрахыг хүртэл төлөвлөсөн. Дахин хэлэхэд миний энэ улсад төрсөн огтхон санамсаргүй зүйл биш бөгөөд миний амьдралын өчүүхэн жижиг хэсэгч санамсаргүйгээр биш. Бурханы зорилгын дагуу төлөвлөгдсөн юм. Библиэд ингэж хэлжээ. Бурхан газрын цээжээр амьдрахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж, товлсон цаг хугацаа болон тэдний нутаглах хэл хязгаарыг тогтоосон гэж Үйлс номны 17-гийн 26 дугаар ишлэл бичжээ. Өөрөөр хэлбэл бидний амьдралын өчүүхэн жижиг хэсэгч гэсэн зохих учир утга зориг чиглэлтэй. Хамгийн гайхалтай үнэн нь бурхан биднийг энэ дэлхийд хэрхэн илгээхээ нэгэнт тогтоосон байсан юм. Бид ямар ч нөхцөл байдал төрсөн бай. Эцэг их минь ямар ч хүмүүс бай. Бурхан аль хэдийн намайг бүтээх төлөвлөгөөтэй байсан. Бурхан төлөвлөсөн ёсоор намайг бүтээхэд хамгийн тохиромжтой ген миний эцэг их болох 2 хүнд байгаа гэдгийг аль хэдийн мэдэж байсан. Миний эцэг их агуу хүмүүс үү эсвэл эгэл жирийн хүн үү гэдг нь бурханд хамаагүй байсан. Тохирохгүй эцэг их байж болох хэдий ч тохиромжгүй үр хүүхэд гэж байдаггүй. Эцэг их нь төлөвлөөгүй байхад олон хүүхэд төрдөгч бурханы зориг төлөвлөгөөгүйгээр нэг ч хүүхэд төрдөггүй юм. Бурхан хүн төрлөختний алдаа гэм нүглийг хүртэл бүгдийг нь харгалзан үзэж төлөвлөдөг. Бурхан санамсаргүйгээр ямар нэгэн юм хийдэггүй бөгөөд алдаа гаргадаггүй. Бурханы бүтээсэн бүх зүйл учир утгатай. Бүх урмал амьтанч бурханы зорилгоор бүтээгдсэн. Бурхан биднийг төлөвлөж бүтээсэн. Бурхан биднийг төлөвлөж бүтээсэн учир шалтгаан нь түүний агуу хайр юм. Библиэд хэлэхдээ бурхан ертөнцийн суураас
Урд биднийг өөрийн дотор сонгож биднийг хайрлахаар бүтээсэн юм аа Эфес номны 4:1-4 эшлэл дээр бичжээ. Бурхан ертөнцийг бүтээхээс ч өмнө бидний талаар бодож байжээ. Түүнчлэн Бурхан ертөнцийг бүтээсэн учир шалтгаан нь бид юм. Түүгээр барахгүй. Бурхан биднийг амьдарч болохуйцаар энэ дэлхийн ертөнцийг төлөвлөжээ. Бурхан биднийг хайрлахаар зогсохгүй түүний бүтээлүүд дундаас хамгийн үн цэнтэй нь бид билээ. Библиэд ингэж хэлжээ. Тэр өөрийн хүслээр биднийг үнний үгээр төрүүлв. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимсэн болох юм гэж Яаков номны 1:18 дугаар эшлэлд байна. Бурхан биднийг ингэж хайрлаж нандиндаг. Бурхан төлөвлөхгүйгээр ажилддаг. Бурхан бүхнийг тов тодорхой төлөвлөсөн. Физикч, биологч мөн бусад шинжлэх ухаан судлаачид гариг ертөнцийг судлах тусам бид Бурханы бүтээсэн бүх зүйл нь хүмүүс бидэнд зохицохуйцаар өвөрмөц онцлогтой бүтээснийг мэдэж багтдаг. Тэгээд мөн эдгээр зүйл нь хүн төрлөختний амьдран орших хичнээн зохимжтой болохыг мэдээд гайхдаг. Шинэ Зеландын Отаго дэд сургуулийн хүний удамшил судлалын тэргүүн судлаач Майкл Дентон доктор дараах дүгнэлт гаргажээ. Биологийн шинжлэх ухааныхны олж нээсэн мэдээллийн гол цөм нь амьдрал болон хүний гол зорилтоо болгосон зүйл мөн бодит юмс үзэгдлийн тус тусын утга учирыг агуулж сансар огторгоо онцгой байдлаар бүтээгдсэн гэсэн үнэнд тулгуурладаг гэжээ. Библиэд ингэж хэлсэн байдаг. Тэнгэрийг бүтээсэн эзэн ингэж айлдаж байна. Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй. Бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ. Би бол эзэн өөр байхгүй. Исая 45:18 дугаар эшлэл. Бурхан яагаад энэ бүхнийг хийсэн юм бол гэж асууя. Яагаад бидний төлөө дэлхийн ертөнцийг бүтээсэн юм бол? Учир нь тэр бол хайрын Бурхан юм. Бурханы хайрын хэмжээг бид багцаалж мэдэж чадахгүй. Гэвч бид үндсэндээ түүний хайрын түшиглэн амьдарч болно. Бурхан хүнийг бүхнээс илүү онцгойгоор хайрлаж бүтээсэн. Бурхан биднийг хайрлахын тулд бүтээсэн учраас бид энэ үнэнд тулгуурлан амьдрах ёстой. Библиэд бидэнд Бурхан бол хайр юм гэж 1-р Иохан номны 4:8 дээр хэлдэг. Харин Бурхан бол хайрлах сэтгэлтэй гэж хэлээгүй. Тэр бол хайр. Хайр бол Бурханы мөн чанар. Гурвлаараа оршдог Бурхан бол тэр чигээрээ төгс төгөлдөр хайр мөн. Бурханы хувьд бидний бүтээх хэрэг байгаагүй. Тэр ганцаарддаггүй байсан. Гэхдээ Бурханы хайрыг илэрхийлэхийн тулд хүнийг бүтээсэн. Бурхан хэлэхдээ та нар надаар эхийн хэвлийд тээлгэн надаар төрсөн тэрч байтугай та нарыг өндөр настай болсон ч би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч би тээх болно. Би хийсэн би авчвна, би тээж аварна гэж Исая номны 46-гийн 3-4 эшлэлдэр хэлжээ. Бурхан байхгүй бол бид бүгдээрээ санамсаргүй бүтээгдсэн зүйл болох бөгөөд одон орны тооны нэгж болж төдийл анзаарагдамгүй байдлаар үлдэнэ. Тийм тохиолдолд амьдралд ямар ч зориг, утга учир, эрхэм чанар байхгүй болох ба зөв буруу гэж байхгүй болж дэлхий богинохон амьдралаас өөр ямар ч хүсэл найдваргүй болно. Гэхдээ Бурхан байдаг бөгөөд биднийг бүтээсэн чинь утга учиртай. Бидний амьдрал зүгээр л нэг зүйл биш. Эрхэм чухал зүйл юм. Тэгээ Бурхантай харилцаа тогтоож эхлэхдээ л бид өөрсдийн амьдралын утга учир болон зорилгоо олж мэддэг. Англи Библийн нэгэн хувилбарт ингэж бичсэн байдаг. Бид өөрсдөө ойлгож болох хамгийн сайн арга болов Бурхан хэн болох бидний төлөө юу хийснийг олж мэдэх ёстой юм а гэж Ром номны 12:3 бичжээ. Рассел Келпер аян шүлэгт энэ талаар товч өгүүлжээ. Таны амьдрал утга учиртай, эрхэм чухал төгс төгөлдөр өвөрмөс бүтээгдсэн та. Игэлгүй Бурханы гайхамшигтай төлөвлөгөөний нэг хэсэг
таныг бурхан онцгойлон дуудаж байна. Төрсний учрыг та эрэлхийлдэг бол эхийн хөвлөд байхаасаа л эзэн биднийг эндэл гаргад үгээ өөрийн гараар бүтээсэн. Тиймээс та бурханы хүсдэг тэрэл хүн. Яаж ч та одоо мэдэрдэг бай. Яахаргагүй эцэг эхийг чинь онцлоод эндүүрэлгүй төлөвлөгөөгөөр эзэн эрхэт тамгаа тэдний гарт дарсан. Зовж зүдрэх цагт танд нүүрлэж хэдий бэрх байвч энэт шаналх бүрт чинь эзэн нулимс унгадаг зовлон бэрхшээлтэй учрах бүртээ таны сэтгэл эзний дүрийг дуурай өсөөсөө гэж тэр хүсдэг. Таны амьдрал утга учиртай эзний маягаар та бүтээгдээд эзний таягаар та бүтээгдээд хайрлуулах нэгэн болсны учир нь эзэн бурхан байдгийнх билээ гэжээ. За ингээд 2 дугаар өдрийн залбирлын зорилго бол би санамсаргүй бүтээл бишээ. Эзэн намайг бүтээж чамайг эхийн хөвлийгээс бий болгосон бөгөөд чамд тусалнаа гэж Исая 44:2 дээр хэлсэн энэ ишлэлийг чийжлээ. Ингээд өөрөөсөө бурхан намайг онцгойлон бүтээсэн гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрч өөрийн зан чанар гадаад төрх байдлаа хүлээн авахын тулд хэрхэн хичээх хэрэгтэй вэ гэж бодох юм байна.